Улаанбаатар шувуу кинонд Jennifer Lawrence маш авьяаслаг байлаачин байв. Нэгэн зодлолгүй явдал дахиж бүжиглэх боломжгүй болгосон. Ингээд тэр хүсэлгүйгээр болоонд хагнаж болохоос өөр аргагүй болсон. Гол зорилго нь эмэгтэй дурлалж сэтгэл алдрах уус төрштийг устгах байв. Киноны нэг хэсэгт Jennifer-ийг ангийн өмнө байгуулахын төлөө бүхнийг зориулна гэдгийг харуулахыг шаарддаг. Гаднаас нэг залуу орж ирэхэд тэр шууд л хүн бүрийн өмнө хуцаа тайлж эхэлдэг. Тэнд байгаа шинэ сурагчид бүгд шоконд орж юм хэлж чадахгүй гацсан. Денисийг авах зураг авалтын магийнхан Jennifer-ээс илүү сандарсан. Хамгийн галт нь тэрээр бүрэн нүцгэн гарахаа өргөссөн. 34 жилийн өмнө түүний хуучин найз залуу Nicholas Hoult тэдний хамт авахсан хувийн зургууд болон 160 гаруй нүцгэн зураг захимсагдсан. Тэр үед маш их шүмжилт өртөж сэтгэл готрол орох төгсөн. Удааг цааны туршид хэндэж ил гарсан хувцас өмсгөөс болцдог байсан. Гэтэ карьераа үргэлжлүүлэхийн тулд тэрийн шархаанд сүрж нүүр тулахаар шийдсэн. Тиймээс Улаанбаатар шувуу кинонд тэр зөрөгтэйгээр нүцгэн гарсан. Энэ хэсэг дуусны дараа Jennifer Lawrence-ийн сэтгэлгээ бүр өмчлөгдсөн. Тэр бүр зураг авалтын талбайд хаяа юунд санаа зовхгүй нүцгэн алхдаг болсон. Ягаад гэвэл тэр өөрийн дотор байгаа айд шаналлыг бүрэн даван тулсан байсан. Английн мачад кинонд гол дүрийн жүжигчин харахад л энэ жараа бишээ гэж бодогдмоор. Түүнтэй хамт тоглож байгаа хоёр бүсгүй айл эдийн засгийн супер хадууд. Нэг нь Мишель, нөгөө нь дэлхийн гол үзэсгэлэнгийн бэлэг Jessica Alba. Jessica Alba гол үзэсгэлэн бараатантай харсан гэж хэлж болно. Кинонд Jessica-гийн дуршин орох том хэмжээний дүрс бүхий хэсэг байдаг. Олон үеийнсийг үзээд нэр хүндийн төлөө зөрөгтэйгээр энэ сценыг авсан байна шүү. Энэ хэсэг үнэхээр компьютерийн графикаар хийсэн байжээ. Тэр зураг авалтын явцад Jessica үнэхээр сайн очигдсан байв. Jessica Hollywood-д орохоос өмнө өөртөө нэг дүрэн тогтоосон байжээ. Тэр бол бүрэн нүцгэн зурагт авалт хийхгүй. Дур булан эсүүдийг авахд асуудалгүй. Тиймээс Machete киноны зураг авалтын үед режиссер түүний өмнө сценарийг тавиад хэлэхдээ энэ сценаар арай урлаг хэрэгтэй гэж хэлэхэд Jessica шууд татгалцсан. Хэрвээ та өнөхөр энэ дүрсийг авахыг хүсч байвал янзлаад хийж болно. Режиссер үүнийг сонсох үед уур нь хурч байсан ч тэдэнд дөр арга байгаагүй тул компьютерийн графикаар энэ сийг дуусгасан. Мөн гайхалтай дүрэн Батар киноны зураг авалтанд тэр Капитан Америкийн тагандаг хэсэг тэр хувц санаандгүй шатаадаг хэсгийг хийхээс өмнө тэд зөвшөлдөөд тэтгэхийг гаргахгүйгээр газар хөвтөж буй хэсгийг авчилж чаджээ. Амрах буу кинон жүжигчин John Candy үзүүлбэр 3 гол дүрээс илүү амжилттай байсан. Үзэгчдэд сэтгэл үлдээхэд бол тэр туйлын аргаа хэрэглэж киноны нэг хэсэгт гол дүрүүд арын тишээс дуу сонсогдоод тэд очоод талхтал John Candy нүцгэн гарч ирсэн. Үгээрс барахгүй ламаар давхиж хараал хэлсэн. Хэдхэн секундын дотор тэрээр өөр санагдахад хүрсэн. Энэ хэсгийн зураг авалт хийх үед түүний нүцгэн байлгах шаардлагагүй байсан. John Candy энэ кино хүрхэн амжилттай болж магадгүй гэж бодоод тэр илүү амжилттай дүр бүтээж чадна гэд наривчлаад хэдэд удаа санал тавьсан. Эцэст нь тэр гэрээний гараа үсэг зурхад хүргэсэн. Гэтэ өнөр ихтэй киноны амжилттай байсан шиг кино гарсны дараа түүний нэр хүндийг ч бас өсгсөн. Дараа нь түүний дүр хагжуугийн туслах дүрээс цавхал гол дүр рүү шилжсэн.